За сайн байцгаана багш нараа. Нэг чиглэл дээрээ сайжруулалт хэсгээр санал асуулга хэрхэн оруулах талаар үзье. За айд төвчин дээр дараад эндээс feedback гэсэн сонголтыг хийн. За гарч ирэх цон дээр нь name хэсэгт нь за санал асуулга гэж бичээд өг. За үүний дараа description хэсгээр мөн тайлбар бичиж болно. За бичихгүй орчиж болно. За үүний дараа availability гэдэг хэсгээр нь тухайн санал асуулгыг хэднээс хэдний хооронд хүлээж авах вэ гэдэг хугацааг тохируулж өгнө. За эхний хэсгээр нь allow answer from гэдэг хэсэг нь санал асуулгыг хүлээж авч эхлэх хугацаа байгаа. За дараагийнх нь answer to гэхээр дуусах хугацааг зааж өгнө. За энэ дээр би 14 гэж заадаг юм бол 1 хоногийн хугацаатай энэ санал асуулгыг авах боломжтой болно гэсэн. За тэгээд activity completion хэсгээс нь за энэ сонголтыг хийж өгч болно. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр show activities complete when conditions are met гэдэг нь тухайн энэ хэсэг рүү ороод заавал хариулт илгээсэн байх ёстой гэсэн юм шаардлага байгаа. За тэгэхээр энэ тхийг тохируулж өгсөн ч болохгүй ч гэсэн болно. За ингээд 7 их төр төвчаад ороод хадгалаад гарыг. За одоо ингээд санал асуулга маань үүссэн байгаа. Үүссэн санал асуулга дээрээ дараад орохлоор за ийм байдалтай харагдана. За эхний overview гэдэг хэсгээр юу харагдах вэ гэхээр за хэрэглэгчид бүх хэрэглэгчид оролцогчдод харагдана. За тэгээ одоогоор илгээсэн хариулт байхгүй байна. За асуулт батлага байна. За тэгээд эхлэх дуусах хугацааг энд харуулж өгсөн байна. За тэгээд одоогоор асуулт байхгүй байгаа учраас edit question гэсэн хэсгээр дарж ороод асуултад оруулна гэсэн. За одоо асуултаа оруулахдаа add question гэсэн хэсгийн choose гэсэн хэсний артлын суман дээр дарж ороод эндээс асуултын хэлбэрүүдээ сонгож болно. За тэгэхээр энэ дээр санал асуулгын хувьд юунд тохиромжтой гэхээр longer text answer буюу их хэмжээний текст бичих хэлбэр байж болно. За эсвэл богино хариулт байж болно. За дараа нь дугаараар хариулах хэсэг байж болно. За тэгээд олон сонголттой хариулт байж болно. За одоо longer text answer гэсэн нэг сонгоод орохлоор за энэ дээр question гэд асуулт бичих хэсэг гараад ирнэ. За энэ дээрээ одоо тухайн хичээлтэй холбоотой асуулга оруулж өгнө гэсэн. За ингээд бичээд өгөхлөөр тухайн асуултанд хариулах боломжтой болчихно. За энэ доотлын энэ хэсгүүдийг бол энэ хэсэг нь бол тухайн хариултыг ямар хэмжээтэй бичих вэ гэдэг хэмжээг л зааж өгч байгаа гэсэн. Тэгэхээр эндээс тохирох өөрсдийн сонголтоороо тоог нь тохируулж өгөөд за тэгээд save question дарахлаар за ингээд асуулт маань энэ дээр үүссэн. Тухайн одоо хүүхдүүд маань энэ дөрвөлжин хэсгээр бичээд хариултаа бичнэ гэсэн үг. За энэ бичлэн одоо асуултад оруулчаад үр дүнгийн яаж харах вэ гэхээр show response гэдэг дээр дараад хүүхдүүдийн хариултыг та харж болно. Одоогоор хариулт байхгүй учраас тийг харагдчих. За edit question дээр дараад одоо богино хариулттай асуултыг сонгож үзье. За short text answer. За одоо question хэсгээрээ програмчлалын за ийм асуулт ээж болно. За тэгээд
асуултаа бичиж өгөөд save question дарахлаар тухайн асуулт маань энэ дээр үүсэж байгаа. За ингээд сонирхолтой байна уу гэсэн асуултны дээр богино хариултаар хүүхдүүд хариулах боломжтой болно гэсэн.